Тэгэхээр эдгээр ядуус ба дүлгүүнчүүд гэдг нь Бурхан руу эргэх сүмийг бүхэлд нь хэлж байгаа юм. Энэ дуулалт эзэн сонгогдсон хүмүүсээ мөнх амьдрал руу дуудах тэр төгсгөлийн мөчийн тухай гардаг. Тэрээр шүүлтээ буусгаж өөрийн сонгогдсон хүмүүстэй шин тэнгэр, шин газрыг өгнө. Тэгээд эзэн өөрөө тэдний гэрэл нь болохоор тэнд нар сарны хэрэг огт байхгүй байх ба эзэн бүхнийг гэрэлтүүлэх болно. Тэгээд хургийн хормон дээр гайхамшигтай сайхан байх болно гэдгийг энд өгүүлдэг. Энэ нь Бурхан дэлхийн ядуус ба дүлгүүнчүүдэд туслах буюу тэднийг аврах болно гэсэн энэ ишлэл биелээ олох яг тэр мөч юм. Бурхан анхнаасаа өөрийгөө илчлэн ярьдаг байсан эдгээр хүмүүсээ сүмийнхээ төлөө үйл хүлэглэн ирэх үедээ авч явах ба тэд аврагдах болно гэдэг. Үүнийг энд тэрээр бүх ядуусыг аврах болно гэсэн энэ ишлэлээр төгсгөлд нь хэлсэн байна. Ядуус гэдгээр зүрхэндээ даруй хүмүүсийг хэлж байгаа бөгөөд эдгээр нь Бурхан зүрхээ нээж түүнд итгэл найдвараа тавьдаг эзний замыг амьдралынхаа төгсгөл хүртэл даах тэр хүмүүс юм. Тэд маш дүлгүүн хүмүүс, учир нь тэд тэрслүү биш, ихэмсэг, бардам зангүй, зөрөөд, эсвэл Бурхан гэж байхгүй гэсэн үзэлтэй, итгэлгүй мөнхөг хүмүүс биш юм. Үгүй юм. Харин ч эсрэгээрээ дүлгүүнчүүд бол Бурханыг хүлээн зөвшөөрдөг, түүнд зүрхээ нээсэн, итгэлтэй хүмүүс юм. Энэ хүмүүс нь хайраар дүүрэн сайхан сэтгэлтэй, инэрэмгүй, амар амгалан гээд хүний бүх сайн чанаруудыг өөртөө шингээсэн байдаг ба бас их даруухан, дүлгүүн хүмүүс. Дүлгүүн хүн нь сүсний бүх үр жимсийг өөртөө агуулсан байдаг ба өвгээрээ аврагдана гэдэг. Бурхан түүнийг мөнхийн амьдрал руу хөтлөх болно. Тэгээд Бурхан өөрийн сүмээ босгоход энд дэлхийн дүлгүүнчүүдийг эзэн аварсан юм гэж хэлэгдэх болно. Тэгэхдээ эхнээс нь ахуулаад бүгдийг нь өөрөөр хэлбэл адмаас эхлээд Бурханд итгэсэн, түүнийг хайсан бүх хүмүүс энэ дүлгүүнчүүдэд хамаарах юм. Эдгээр нь эзэн зүрхээ нээсэн, Матай номын 5 гэт бичигдсэн тэр газар дэлхийг өвлөх хүмүүс юм. Гэхдээ энд энэ боддоор орших газар дэлхийг хэлээгүй, харин мөнхийн амьдралыг, шин тэнгэр, шин газрыг хэлсэн ба эзэн дүлгүүнчүүд мөнхийн амьдрал дах энэ шин газрыг өвлөх болно гэсэн. Энд бичигтээ Бурхан шүүхээр, туслахаар, аврахаар босно гэсэн байна. Энэ нь хараахан тохиогоогүй байгаа. Харин илчлэл номонд бичигтээ энэ нь эцсийн өдрүүдэд тохиох болно. Эзэн шүүхээр босохдоо зарим хүмүүсийг там руу, галан нууранд шидэх ба харин заримыг нь мөнхийн амьдрал руу хөтлөнө гэсэн байдаг. Эдгээр ишлүүд нь дуулыг бичсэн хүний амаар дамжуулан Бурханы сүнсийн өгсөн иш үзүүлэг юм а гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Энд энэ бол Бурханы сүнсээр удирдуулсан асфын дуулал юм гэж бичигдсэн байна. Энэ хүн нь тахилч, иш үзүүлэгч байсан. Тэгээд сүнс түүн дээр бууж, түүний амаар энэ бүхнийг хийлүүлэхэд магадгүй энэ хүн өөрөө юу ч ойлгоогүй байх. Гэвч Бурхан түүгээр дамжуулан энэ гайхалтай зүйлсийг ярьсан юм. Тэгээд бүр сайхан энэ бүхнийг дуу болгож, аятаагаар хийлүүлсэн нь байгаа юм. Тиймээс ч би дуулал номыг маш их хайрладаг. Дуулууд бол эзнийг магтах гайхалтай арга юм. Бидэнд Бурханыг магтах үг тутлаа гэхэд бид дуулал номын үгсийг магтаалтаа ашиглаж болно.